Өнөөдөр хэдүүл одны өрсийн тухай ярих болно. За одны өрсийн тухай ер нь бүгд мэдээж өөр онцлогтой байдаг л та дахин давтагдчихгүй. Гэхдээ ерөнхий зүйлс нь ижилхэн байдаг. Багцлах юм бол багцлаа гарахаар хэмжээний ерөнхий ижил мөн чанартай одны сүнснүүд байдаг учраас энэхүү одны сүнснүүд нь яг ямар үүрэгтэй дэлхий дээр төрөл авдгийг, ямар юу хийж бүтээдгийг, ямар мөн чанартай юм бэ гэдгийг та бүхэндээ цуврал маягаар хүргэхийг хүсэж байна. За тэгээ сүүлийн үед дотоод хөгснөөс дээд бие мэдэж одоо хүмүүсийн тамга тайлдаг болсноос хойш маш олон хүмүүс хандж байгаа. Дотоод сүнсээ харуулъя, гарал үүслийг харуулъя. Яах гэж төрөл авсан бэ? Юуны учраас одоо ингээд би яваад байна вэ? Дотоод зүм мэдрэмж маань үнэн байна уугүй байна уу гэж батлуулах гэж нэгсэндээ тусламж авж байгаа. Мэдүүлэх үйлчлэгээ авж байгаа. За тэгээ ингээд олон ч одны сүнсийг харж байна. Яа тэгэхээр хөвчлэн надаар сүнсээ толдуулж байгаа хүмүүс одных байдаг. Одных байж ч юмыг хайрцаггүйгээр өөр өнцгөөс харж чаддаг юм байна. Бас бусад одоо хүмүүсээс төрүүлээ сэрчдэг юм байна. Төрүүлж сэрээд юмны далд утга учирыг хайгаад далд ертөнцийг илүү судлаад сэтгэлээ чагнаад орж ирж байгаа дотоод зүм бэлгийг хөвчлэн байрч авч чаддаг учраас төрүүлээ сэрчихсэн. Тэгээд иймэрхүү зүйлийг илүү нөгөө нэг мэдээлэлээс хоцрохгүй аваад явцсан байдаг учраас бичлэг үзээд ч юм уу эсвэл Facebook дээр тавьж байгаа мэдээлэл хараад ингээд надад хандж байна. За ингээд одны сүнснүүд бол янз бүр дахин давтагдчихгүй. Гэхдээ ерөнхий ингээд зүйл нь ижилхэн ч гэдэг юм уу багцлаа гаргаж болохоор байдаг гэж түрүүн хэлсэнтэй тийм байдаг. Өнөөдөр ямар одны сүнсний талаар ярих вэ гэхээр ер нь бол хамгийн одоо хөөрдөм, хамгийн хүүхчиг ад жаргалтай юм хайр гэрлийг түгээдэг одны сүнснүүдийн талаар ярилцъя гэж бодож байна. За тэгээ ийм сүнснүүд ямар байдаг вэ гэхээр ерөнхийдөө за сүнс чинь одныхан байна. Тэгээ дээд бие чинь мөн чанар энэ хорвоо дэлхий дээр бүтээлж байдал, аз жаргал, дуу хуур, инээд баясал, болзол нөхцөлгүй хайр, тэ хүүхчиг одоо гин цагаан цайлхан байдлыг хүмүүс үлгэрлэх түгэх. Ингээд яг энэ зүйлийн төлөө ирчихсэн ийм зүйл мөн чанартай байна гэвэл энэ болохоор одоо зарим газар солонгон сүнснүүд гэж ярьдаг юм л да. Яагаад солонгон сүнс гэхээр маш их тийм тод гэрэлгээтэй баяр жаргалтай. Тийм гой сүнснүүд учраас солонгон сүнс гэж нэрчдэг. Ерөнхий багцлаа. Миний хаар болохоор ер нь ингээ нэг хүүхчиг тэгсэрнээсээ их дандаа нэг хайр гэрлийг төгөөж явдаг тийм гоё юм одоо фэри буюу шидэт агнууд байдаг шүү дээ. Жижигхэн шидэт агнууд шиг. Заримдаа болохоор яг ингээ жоохон хүүхчиг маш өөр хийгдүүтэй хайр татан байдаг. Зарим нь болохоор маш гоё уран бүтээлчтэй. Тэг ерөөсөө л харахад энэ ирвэхээ, цэцэг, навч, уулус, урмал, мод ингээл гоё гэрэлтчидэг тий тас тайдэр ингээд адил ингээд гэрэлтчидэг. Дандаа инээд баяр хөөргийг ингээд засруулждаг тийм харагддаг. За ингээд тэдний онцлог мөн чанар нь гэх юм бол ерөөсөө ямар ч одоо муу санаа байдаггүй. Дандаа одоо бусдад туслах юмсан. Энэ ямар гоё юм бэ? Энийг нэг хийгээд үзчих юмсан. Ийм юм хийж болт юм. Тэгвэл би нэг гоё бүтээл хийчихье гэдэг ч юм уу тий. Ер нь бусдад дандаа гоё шин содон зүйлийг уриалж идэг. Өөрөө ч ингээд гоё үлгэрийн ертөнцид амьдарч байгаа юм шиг хүүхэлтэй одоо гүнжийн хүүхэлтэй байдаг шүү дээ. Яг тэр ертөнцид амьдарч байгаа юм шиг ингээд гоё дуу хууртай байдаг, баяр баясгалтай байдаг. Маш гин цайлхан байдаг. Яагаад ч одоо муу санаа гарах боломжгүй. Яагаад ч одоо тийм юмд хит нухацтай ханддаг. Юмд маш хөнгөн ханддаг. Тэгснэ жоохон юм сэтгэлэн тогтлоод баяр хөөр болдог. Бусдыг баярлуулах дуртай, бусдыг нөхцөл бодлогоор хайрладаг, туслахыг хүсдэг, бусдтай юм одоо өөрийнхөө зүйлийг хуваалцах хүсдэг. Яг нөгөө ингээ ярихаар зөвлөж ярих юм бол нэг юм хүүхэлдэйн кинонууд байдаг шүү дээ. Винни Пух ч юм уу эсвэл Диснейгийн гүнжийн хүүхэлтэй ч юм уу тиймэрхүү дандаа нэг гоё гэрэлтэй харагддаг байхгүй. Ийм сүнснүүд яагаад дэлхий дээр төрөл авдаг вэ гэхээр нэгдүгээр суралцах гэж өөрийн дээд бие ерөнхийдөө өмнө төрөл авж байгаа газар төрөл авж байгаагүй газар төрөл авж яана гэдэг чинь энэ гэсэн суралцах байдаг. Суралцсан гэдэг нь өөрсдийнх нь ирсэн газар ямар ч муу мухай байдаггүй. Дандаа гэрэлтгийг тааж жаргалтай байдаг учраас энд яг тийм солонгон сүнснүүд төрөл аваад юу сурдаг вэ гэхээр хүчтэй байхыг сурдаг, өөрийгөө хамгаалахыг сурдаг. За тэгээ юмд нухацтай хандахыг сурдаг, өөрийгөө хайрлахыг сурдаг байхгүй. За тэгээ дээрэс нь өөрийнхөө сүнсний ажиллаа юм. Тэр нь болохоор бэлэг талаараа бол өөрөөс тэр харахад ингээ хүн боловч тэр сүнс нь өөрийнхөө одоо сүнсний орон зай гэж байгаа штэ сүнсний гэр буюу өндөр хэмжээсээс татан авалтыг сүнсээрээ хийдэг. Одоо энэ хүрд буюу дотоод сүнсээрээ татан авалт хийгээд энэ
дэлхийд ингээд цацчихдаг байхгүй бэлэг талаасаа. Тэгэхээр энэ бол бидний нүдэнд харагдаж гарч баригдахгүй. Энийг хийгээ яваад энэ ч гэж одны сүнснүүд мэддэггүй. Гэтэл цаагаараа яг юу болдгоо гэхээр өөрийнхөө сүнсний одон гэрээс өндөр хэмжээсээс тэр гоё ад жаргалын, тэр гоё өндөр давтамжийн, тэр гоё баяр баясгал хайрын энергийг эргэн тойрондоо зүгээр өөрийн мэдлэгүүгээр цацчихдаг. Тэгэхээр энэ дэлхий чи ерөнхийдөө сүүлийн үед их саарл болсон шүү дээ. Нэг юм масаараа нэг ижилхэн одоо ухамсар сэрхэн унтраад ирэхээр нэг юм саарл болсон. Одоо хар цагаан нэг өнгө холцсон юм шиг тий. Энд ингээд гоё өнгө тод өнгөнүүд ингээд авчираад байхгүй бэлэг талаас энерги. За тэгвэл арга талаас болохоор бусдад баяр хөөр нийтийг авчрах, ад жаргалыг авчрах, бүтээл сэтгэлгээг авчрах, сэтгэлээр унтсан яваа хүндтэй ямар гоё юм бэ? Би ингээд ингэж болох юм биш, тэгж болох юм биш гэдэг юм урам зориг өгөх, нөгөө сэтгэлийг нь ангаах, баяр хөөргийг өгөх, эрч хүчийг өгөх те ийм гоё юм байдэн штэ гэдэг ч юм уу. Тэгээд хайрыг бас мэдрүүлэхтэй тэр хайраараа бусдыг одоо засах, хайраараа бусдыг гэрэлтүүлэх, хайраараа бусдад итгэл урам зориг өгөх ч гэдэг юм уу. Ийм гоё үйл ажиллагаануудыг бол арга тал дээр өгч идэгөө. Тэгээд зарим нь маш их гоё бүтээлч байдаг те. Хувцас одоо дизайн бүтээдэг, зураг зурдаг гэдэг ч юм уу. Дандаа юм гоё өнгөлөг бүтээждэг. Ийм арга бэлэг тал хосолсон байдаг. За үүнээс гадна одоо дэлхийн шилжилтийн шинэ эр нь тохиолдож байгаа учраас одны сүнсүүд маш их ирэх болсон. Өөр зан чанартай одны сүнсүүд ирж байгаа. Зарим нь гэрлийн дайчид юмд одоо маш нухацтай ханддаг, харын талынхандаа дайтах гэж ирсэн. Дайтна гэдэг нь шууд утгаараа биш л дээ. Бэлэг талтай буюу ухамсар гэрлэлээр дайтах гэж ирсэн. За ийм нухацтай өөрөг даалгар авсан сүнснүүд байна. Зарим нь болохоор ангаах үүрэгтэй ирж байна. Зарим нь түрүүний ярьдаг шиг одоо эрчим энерги гэрлэлээр дүүргэх, хайраар дүүргэх, бусдыг одоо тэтгэх, бусдад туслахаар ирсэн байна. Зарим нь болохоор цэвэр одоо энжел буюу сахиусан тэнгэрийн үүрэгтэй ирж байна. Цэвэр бусдад туслах, бусдыг хайрлах. Одоо ерөөсөө нөгөө сахиусан тэнгэр ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Маш том цагаан давлагч, цагаан одоо даашинцтай ирээд хүмүүс одоо гар биеэрээ өөрийгөө золиослон байж тусалдаг тийм ээ. Тиймэрхүү байна. Тэг жишээ нь ингээ янз янз болоод байна л та. Тэгээ энэ бүх одны сүнснүүд нийлжиж бүгдээрээ нийлжиж өөрийнхөө чаддаг өнцгөөс чаддаг аргаараа нийлжиж энэ дэлхийд ноёрсон харын талын тогтолцоог унгах гэж ирсэн. Харын талын тогтолцоог унгахтаа бид нар дайн хийхгүй, ямар нэгэн байдлаар тэмцэлдэхгүй тийм ээ. Бие бинийгээ доош нь хийхгүй. Харин арга бэлэг талаасаа хүмүүсийн сэтгүү ухамсарт нөлөөлөх, эрчим энергийг засах, сайжруулах гэх жишээний олоолаа нийлжиж тал талаас нь гэрэл өгжиж тэр гэрлэлээр тэр хар зүлчин аажимдаа уусч алга болоод гэрэл рүү ингээ хувирах процесс. Одоо нөгөө эрчим энерги хувиргаж чинь гэсэн үг шүү дээ гэсэн том зургаар харах юм бол. Тийм процессыг л бөөнөрөө нийлж явуулах гэдэг. Тэгэхээр ямар ч одны сүнс вэ те энжил байна уу, солонгон сүнснүүд байна уу, гэрлийн дайчид байна уу, буддын одоо бэлэг ухаан суурьтнууд байна уу, бүгдээрээ өөрийнхөө чаддаг юмыг хийж дэлхийг амжилттайгаар тав хэмжээс ертөнц буюу энэ хар талынхныг тэр чигт нь байхгүй болгоод дараагийн шинэ ирнэлүү нэгсэндээ бүгдээрээ цогтой гаргаараа хөтлөөд өөрийнхөө хийх юм хийгээд бие биенээ сайхан дэмжиж хайрлаад ингээд шилжилтэнд нөлөөлөх ч юмаа. Тэгэхээр ерөөсөө одноос ирсэн сүнснүүд болохоор одноос ирсэн сүнснүүдийг багцлаад ярихад бүгдээрээ бусдын төлөө, энэ дэлхийн төлөө, энэ өөрийгөө устгах гээд байгаа энэ хар масыг эрг болгохын төлөө хоорондоо нэгдчиж нэг зорилгын төлөө ирээд байгаа. Харахад ингээд олон багцлаатай байгаа, өөр дүр төрхтэй байгаа, өөрийн чадрууд, мөн чанарууд өгөгдөлтэй байгаа нээсээ бүгдээрээ тал талаас нь нэгдчиж, нийлж оролцож энэ харын талын тогтолцоог бүрэн унгах. Тийм л нэг зорилготой ирсэн байхгүй. Тиймээс ерөөсөө надаар дутуу гэжтэй би чадахгүй штэ тий тэр дээгүүр нь гэрлийн дайчид нь ч юм уу эсвэл тэр улс төрийн ажилтнууд ч юм уу энэ зүйлийг хий чинь би бол зүгээр л энэ ингээд өөрийнхөө хийх стамыг хийгээл ингээд одоо зөвхөн өөрийгөө хөгжүүлээч гэх юм уу зөвхөн өөрийгөө бодооч гэх юм уу өөрийнхөө сүнсний ингээ өөрөг даалгаврыг энүүхэндээ хийгээл тэгэл болчин би энийг хийж чадахгүй би энд гар бие оролцохгүй ч гэдэг юм ингэж хоошоо сууж болохгүй. Яагаад гэвэл нэг ч гэсэн одны сүнсний хувьд нэг ч гэсэн хөх сүнс тийм ээ энэ дэлхийн цагаан айс болсон хөх сүнсний хүч оролцоо энд хэрэгтэй байгаа учраас өөрсдийгөө битгий хоошин тавь. Өөрсдийнхөө чаддаг юмаа хийгээд чаддаг багчаа аваад явах хэрэгтэй байхгүй юу? Надаар л дутаг гэж би л хэрэггүй шүү дээ. Би юу чадхтай гэж хоошоо ерөөсөө сууж болохгүй. Ингээл нэг нь хоошоо суух юм бол адилхан 2 3 дагаал хоошоо сууна. Ингийн бол шилжилтийн цаг хугацаа удаашраал байна. Нөгөө хизээ нөгөө харын тогтолцоо нуурж унахын хизээ энэ бүхэн байдал өөрчлөгдөх вэ?
энэ бүх цаг хугацаа явах тусамд нөгөө талд хүмүүс хохирж идэг. Яа тэгэхээр харын талынхны тогтолцоо дандаа хүмүүст хар бараан зүйл хийж идэг учраас бид нэр энд өөрийгөө хоошин татаал, өөртөө итгэлгүй, өөрийгөө дараал, за би юу чадах вэ гэж өөрийгөө таньж мэдгүй ингээд хоошоо суугаад ах юм бол цаг хугацаа өнгөрөх хэрэгээр нөгөө талд хүмүүс хохирч идэг, нөгөө талд хүмүүс мөнгөний боололж идэг, нөгөө талд хүмүүс харын талынхны одоо эрчим энергийн хоол хүнстэй одоо арга талын хоол хүнс боол нь болоод явж юм. Зовлон зүдгээр амссаар байхгүй. Тэгэхээр үнэхээр бусдынхаа төлөө гэдэг энэ дэлхийнхаа төлөө гэсэн зур сэтгэлтэй бол бүгдээрээ өөр өөрийнхөө мөн чанарыг таниад өөр өөртөөхөө хийх зүйлийг хийж бие бинийгаа дэмжиж энэ цаг хугацааг хурдан давж гарах юм аа. За ерөөсөө нэг талдаа солонгон сүнс буюу одны сүнсний нэг багцлааг би тайлбарлаад нөгөө талдаа бид нэр энэ цаг хугацаанд юу хийх ёстой нийтлэг үүргийг би одоо та нартай хэлж өглөө сая. За гэх жишээний одны сүнснүүд ямар багцлаа байдаг вэ гэж дараагийнхаа видео бичлэгэнд оруулнаа. Тэгээд ялангуяа 2000 оноос хойш төрж байгаа хүүхдүүд солонгон сүнснүүд бүр маш их байлээ. Бүр илүү их ирэх болсон. Яагаад сүүлийн үед дээр үед биш сүүлийн үед солонгон сүнстэй хүүхдүүд төрөөд байна гэхээр хуучин цаг үед буюу хэдэн жилийн өмнөх хугацааг өнгөрөөх одоо хугацааг ухраагаад дэлхийн түүхийг сөхөөд үзэр тэнд маш тийм хэрцгий харгас байсан. Дайн тулаантай өстой нэрээ хүчтэй хүчгүйгээ гэсэн хууль үйлчдэг байсан учраас солонгон сүнснүүд хэтэрхий эмзэг цагаахан учраас тэр цаг үе төрөл авах бараг л боломжгүй байсан. Харин одоо дайн байлдаан байхгүй болчлоо тийм ээ харьцангуй эрхчлөөд нийгэмтэй болчлоо. Харьцангуй зөөлөн уур амьсгал зөөлөрч байгаа учраас солонгон сүнснүүд туршлага авахынхаа зэрэгцээ өөрийнхөө ажил үргийг сүнснийхаа үргийг гүйцэтгэх гээд ирсэн. Гэтэл дээр үед тэгвэл ямар сүнстэй одны сүнсүүд байдаг байсан бэ? Хвчлэн төрөл авдаг байсан бэ? Гэхээр дандаа гэрлийн дайчид эсвэл одоо ухамсарын багш нар төрөл авдаг байсан. Энэ үед болохоор хүүхд шиг бүр ингээд маш тийм хөөрдөн хөөрхөн бяцхан сүнстэй одны сүнснүүд хүртэл төрөл авах боломжтой нөхцөл нь бүрдсэн учраас 2000 оноос хойш төрж байгаа хүүхдүүд бол солонгон сүнснүүд маш их байгаа. За тэгээд 80-аад онд 90-аад онд бол мэдээж байна. Гэхдээ харьцангуй цөөхөн байгаа. За тэгээд солонгон сүнстэй буюу одоо энэ гэрэл хайрыг авчирсан маш хөөрхөн баяр жаргалтай үзэсгэлэнтэй хөөрхөн идүүтэй сүнснүүд маань өөх зөвлөгөө байна. Энэ сүнснүүдэд ямар зөвлөгөө өгмөр байна гэхээр маш гинэн байна, маш гинэн итэмтгий байна. Тийм учраас жоохон муу санаас суух хэрэгтэй байна. Тийм өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй байна. Өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй байна. Юм болгоноос ингээл айгаал өөрийгөө доош нь хийгээл би чадахгүй дээ гэж өөрийгөө ингээл одоо нэгсэндээ дэлхийн нөгөө сүрэг гэрчимд ингээд автагдаад байхгүйгээр бис одны сүнстэй юм чинь би ямар ч хөвгөлтэй байсан гэсэн би харьцангуй өндөр түвшний дээд биетэй шүү дээ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй байна. Тодорхой хэмжээний санаа суух хэрэгтэй байна. Хүчрэг байж сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол амархан сэтгэл эмзэглэж гин, амархан сэтгэлдээ сэв авж гин, амархан биений өвддөг ч юм уу ингээд эрчим энергийн хувьд даруулаад байна. Аргагүй л дээ ихэвчлэн солонгос сүнснүүдийн хувьд ихэвчлэн нэг юм уу хоёр удаагийн төрөл авалт байдаг. Бараг л анхны дэлхийн төрөл авалт байдаг учраас дэлхийн нөгөө юм бусад нөгөө сүрэг гэрчим энергитэй эсвэл бусад дайчин сүнснүүдтэй харьцуулахад амархан дарагдчих гээд байдаг байхгүй. Тийм учраас хүчтэй бай, зоригтой бай. Бид нар бүгдээрээ нийлжиж энэ цаг үеийг давах учраас сэтгэл зүрхийн ангаагаарай, өөрийгөө хамгаалж сураарай, дайчин бай сураарай гэж бас зөвлөмөр байна. За ингээд энэ хүргээд энэ удаагийн эхний бичлэгээ дуусгая. Сонссон, хуваалцсан та бүхэндээ бүгдээрэнд нь талархлаа.